энэ дотор туулын хурдны замын асуудалч энэ нөгөө төлөвлөсөн ажлууд дотор аль хэдийн ороод явж байгаа. Энийг бүх юмнуудаа тайлбарлаад ярьж байна. Тэгээд энэ Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил инхээр хийгдэх бол явахгүй шүү дээ. Одоо ийм их та нар ингээл хараа. Яг одоо энэ эргэн тойрон энэ байшингууд дид бүтцгүй бол энэ байшингуудын үнц энэ хэрэглээ бүгд байшин байгаа ч хэрэггүй. Эрс хэдэн хувьд байгаа юм? Эрс хангалттай. Таны хувьд хотын дарга юу нэг хугацаанд хэр ажилласан гэж дүгнэх вэ? Би сайн ажилласан гэдэг үг. Зоригтой ажилласан. Өнөөдөр Гэхдээ энэ одоо жишээл Улаанбаатар хотын яг дөнгөж хотын дарга болчоод жишээл надтай орж ирж ярьж байгаа. За энд нэг хуулийн юу гаргах хэрэгтэй байна. Энэ дахин төлөвлөлтийг хийхэд хуулийн дээр зарим өөрчлөлт оруулахгүй болохгүй байна гэх. Тэгээ нөгөө нэг 70% уучлаарай. 70% юу иргэдийн 70% дэнчин байхад 30% нь ажил зогсоогоод байхгүй байх. Ийм зарчмыг над дээр ярьж орж ирж би дэмжиж ирсэн. Одоо өнөөдөр тэгээд хотын дахин төлөвлөлт хөдлөөд явж байгаа. Би тэгэхэд харин яг хүний эрх талаас ганцхан л юм ярьж ирсэн. 70% хүлээж авж байгаа шийдэл бол тэгвэл хинч хүлээж авахуйц байгаад байна шүү дээ. Гэхдээ энийгээрээ төрүй барьж 30%-ийнхаа юг хамаагүй эрх ашгийг хохироож бол болохгүй, тийм юм бол байж болохгүй. Харин яг тэр шийдэл чинь өөрөө шудраг байгаа л явах хэрэгтэй шүү. Энэ дээр л бид анхаараа гэж хэлсэн. Одоо жишээл манай Шватар дүүрэг дээр бол энэ гаргагдаад байж байна. Би зөвхөн энгийн жишээ сонгох юм уу шинээр? Тийм асуудал байхгүй. Дараагаар асуудал байгаа гэсэн. Жишээ тэн дээр орон гарч байгаа хүмүүс нөгөө шинээр хүмүүс эднэр орж ирэх тийм асуудал байж байгаа. Намын хорооны дараа. Тийм асуудал байна. Нэр дэвч байгаа хүн байхгүй юу? Тийм асуудал миний толгойч байхгүй. Харин гуравт нь тийм асуудал. Тийм байхгүй. Тань бүтээн байгуулалтын хорооны дараа Батамглан дарга бас өсөлтөн гэдэг юм мэдээд байгаа. Тэгээд Батамглан дарга ирсэн болов хуралд. Тийм асуудал ерөөсөө байхгүй байна харин. Би одоо энд гарч ирээ жүжиглээ зогсоод байх надаа ямар ч шаардлага алах тий. Тэгэхээр тийм одоо асуудал яг дээр нэлээ яригдчих үгүй. Хотын дарга бол өнөөдөр зөвхөн хотын дарга дүрсэхэд мэдгүй энэ хурлын үеэр гинт тийм асуудал гарахыг гэхдээ би тэгнэ гэж бодохгүй байна. Яг тэгээ гаруул тэгэл өрсөлдөн. Би бол Ямбатар даргаыг шууд дэмжиж. Ер нь дотор Батамглан тад байна уу? Байхгүй юу? Байхгүй. Би л харсан бо. Манай Төв намын одоо шинээр сонгогдсон удирдлагууд одоо Эслийн Монгол Ардын намын хоорондоо бас зөрчилдөөнтэй байна уу? Өстрийн үйл явц гэж харагдаад байна. Энд та ямар яг үзэл бодлын намынхан даргын бодлогыг бас даахгүй байгаа юм бол би тийм гэж бодохгүй байна. Яг үнэндээ. Юу зөвхөн үзэл бодлын зөрүү бол байна шүү дээ. Өстрийн одоо эрүүл үзэгдэл шүү дээ. Би энэ залуус маань хоорондоо юу юм дээр зурж байгаа би өндөө надад мэдж байгаа юм байна. Гэхдээ тулаад явахыг бол би зөв л гэж бодож байгаа. Түүнээс намраа дагаад магтаад явна гэдэг бол буруу шүү дээ. үзэл бодлын яг зөрчилдөөн биш бүр энэ чинь курсын өстрийн зөрчилдөөн болоод. Гэхдээ лав энэ заалан дотор тийм байхгүй шүү. Би тэрийг бол мэдээ. ер нь одоо энэ нийслэл хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг одоо шууд засгийн газраас зогсоох нь ер нь энэ манайхан өөрсдөө хөрөнгө оруулалт татъя гэдэг байгаа энэ нөхцөл та харж нийслэл ч бас өөрөө удирдах байгууллага үстэй тийм шүү дээ. Ер нь одоо энэ нөгөө угаасаа манай үндсэн хуулийн суурь тогтолцоо чинь энэ орон нутгийн одоо өөрөө удирдах энэ эрхийг олгоод өгсөн байгаад байгаа шүү дээ. Яг тэгвэл энэ төвд байгаа дарга нар мянган километрийн цаана байгаа хүмүүсийн амьдралын бүх асуудлыг одоо жишээл газар хуваарлт, сум, аймгийн төвийн юу төлөвлөлтийг мэднэ гэж байхгүй шүү дээ. Тэрийг тэнд байгаа иргэдэнд шийдэхээс өөр үггүй. Логикоор энэ хууль чинь тэр санаагаараа батлагдаад явсан байж байгаа шүү. Тэгэхээр орон нутгийнхаа одоо жишээлбэл Улаанбаатарын хөгжил энэ бонд эднэр гарах эрх олгоод өгж байгаа чинь та нар боддоо Монгол улсын нийт эдийн засгийн бараг 60% нь энэ юунд байж байгаа шүү дээ. Улаанбаатарт байж байгаа шүү дээ. Энэ хөгжихгүй бол Монгол улс хөгжихгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр энэ орон санхүүгийн талаарх чадварыг дэмжиж өгөхгүйгээр нэр энийг зөвөр зөнд нь хайчих юм бол ихэнх хүмүүс нь энд амьдраад байгаа байж огт одоо юу гэдэг пропорц уялдаагүйгээр хөрөнгөний хуваарлт яваад байвал энэ хот чинь хөгжихгүй шүү дээ. Эцсийн дүндээ улс чинь хөгжихгүй бол бүгдээр л хохирно гэдэг. Жишээл хөдөөний хүүхдүүд Улаанбаатартаа орж ирж ил сургуульд сурж
дээд сургуульд сурч дараагийн шатны боловсролоо авж байгаа үст. Энэ манай Монголын бодит түүхэл энэ. Одоо жишээлбэл туулгын сургуулийн замыг урд өдөр нь одоо төвчний амд зөвшөөрлөө гэхэд маргааш нэг засгийн газраас дахиад одоо зогсооно гэдэг ч юм уу нэг хоногийн зайтай бодлогын том зөрүү ингээд том бүтээн байгуулалтын ажил явахгүй зогсох ийм асуудал үүсэж байна. Энийг бас улс төртэй холбоотой юм бол үнэхээр ямар асуудал байгаа вэ? Үгүй хаа би бол ингэж ойлгосон шүү. Одоо би яг үүндээ тэр Улаанбаатар хотын дотоод бүх асуудалд би орж гүхгүй байгаа. Тэгэхээр сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар өчигдөр ерөнхий сайдын зарласан бол би төр зогсоолоо гэсэн. Одоо хууль хяналтын байгууллагын шалгалтаа явуулах хэрэгтэй гэдэг. Хэрвээ олон нийтэд бас эргэлзээ байгаад байгаа бол тэр шалгалтыг явуулсан дээр. Тэгээд тийм дундаас тий одоо идэж уусан хүмүүс олон түмэн өөрсдөө иймэрхүү юм хэрэг шаардаад байгаа бол энэ асуудалд нь бас одоо хариу үйлдэл ерөнхий сайдын зүгээс хийж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Харин би энийг Туркийн шалгалт зонч Монгол богинохон штэ. Шууд ерөнхий сайд оролцох ёстой юу? Эсвэл энэ нийслэлийн иргэдийн хурлын асуудлыг яагаад оролцох вэ? Тий, нийслэлийн иргэдийн хурлаараа энэ ярилцаа угаасаа шийдэх учраас тэр шалгахын төвд төр зогсоох бол нэг асуудал ч та. Түнс бүрэн зогсоох тухай яригдаагүй ш. Хэрв тэх юм бол нөгөө ёстой орон нутгийн өөртөө засах эрх мэдэл рүү хандсан асуудал чинь. Ялангуяа иргэдийн төлөөлөгчдийнхээ хурлаар шийдээ санхүүжилт бүх юмаа ярьсан байгаа юм дээр бол энэ өөрөө хуулийн асуудал гаргаж байна. А энэ дээр бол нөгөө шалгахгаа би төр зогсоож юм гэж ойлгосон. Ер нь манайхан улсын хурал засгийн газар за тэгээ нийслэлийн бүхий л одоо төвшин эрх мэдлээ булаацсан юм зодон ер нь байгаад байгаа мó гэсэн хардталт байна л да. Та ер нь За, энэ авч гарч хэн тэр сандал суудлын яриа хилцэн хол байдаг хүн шүү дээ. Надад тийм учраас би тэрийг бол тэгээ одоо өнгөрсөн одоо хаврын чуулганы намрын чуулганы турш одоо эрх мэдлээ булаацсан. За одоо ингээ хаврын чуулганаар ч гэсэн нөгөө Нямбатар дарагтай бол шатчтандаа бүтээн байгуулалт гэдэг юм уу улс орнд хөгжил дэвшлийн асуудал нь яригдахгүй шүү дээ. Парламент дээр ч гэсэн хуулиуд нь одоо байгаад байгаа санагдаж. Лавс манай банкны орон дээр байгаа асуудлууд нэгэн ч гацаагүй урагшаа бид нар явуулж байгаа. Тэгэхээр юу асуудал явдгаараа явж байгаа. Улс төр парламент гэдэг бол угаасаа улс төрийн гол төв цэг шүү дээ. Тэнд улс төр байхгүй болох юм бол энэ улс чинь дарангуйлд орсон байх гэсэн үг. Улс төр хуваарлтаа хоорондоо тэнцэл явж гин гэсэн үг үстэй. Тэгэхээр тэрэнд нэг хэмжиглээд хэрэггүй улс төрийн тэнцэлгүй байна гэж байхгүй шүү дээ.